Та хариулахгүй гэж болно. Тэгээд тэр үзэл суртлын ажлыг бол одоо үндсэндээ одоо тэр үзэл суртлын дагоон дотор 20 жил шахуу намын төв ороонд энийг хариуцсан. Тэр тусмаа сүүлийн одоо 10 жил нь бол намын төв орооны үзэл суртлын хэлтсийн хууль сурт нэвтрүүлгийг хариуцж байсан. Орлогч намын төв орооны үзэл суртлын орлогч хэрэглэгч хууль сурт нэвтрүүлгийг хариуцж байсан. Нийт намын хүрээнд нийт улс орны хүрээнд Энэ нийгмийн засгийн байгууллагч мөр 2 ловер байсан гэж та түрүүд орсгий. Яг үнэ. Өөрөөр хэлбэл би энэ Амьдава энэ насанда 2 том ловерыг харлаа. Нэг нь бол хүний хувийн өмчийг улсын болгосон. Энэ бол нэгдэлч хөдөлгөөнөөр үндсэндээ илэрсэлдэж нэг өглөө одоо давхиж орж ирэл хэдэн залуучууд тамхтай энэ залуучууд хөөргөн залуучууд давхиж орж ирэл ерөөсөө нөгөө бүр малын сорчлол тамга дараал ингээл нэг өглөөл энэ бол одоо таны өмч шүү, энэ чинь нийгмийн өмч, нэгдэлч хөдөлгөөн одоо дууслаа, энэ бол нэгдлийн өмч шүү, нийгмийн өмч, та ирэх байхгүй л гэж ингэсэн. Хувьчлал нь бол бас одоо 2 дахь ловер нь гарч ирсэн. Одоо өөрөөр хэлбэл ягаан цэнхэр тасалбараар одоо хувьчилж одоо хувийн өмчтэй нийгэмд орно гэж хэлээл тэр Монголын ард түмэнч бэлтгэгдээгүй байсан хүн ерөөс ойлгохгүй тэр ягаан тасалбарч гэж юу юм бэ, цэнхэр тасалбарч гэж юу юм бэ, хувь цаач гэж юу юм бэ. Тэгэхээр энийг аваачаал нэг хууль гаргаад ингээл хувьчлах асуудал компанид ажил ингээл эхлэхдээ зэрэг чинь нэг болоо тэр өмчийн эрх мэдэлтэй байсан улсууд зовших тэр боломжийг олгочихсон, нөгөөдөл эрх мэдэлтэй улсууд тэгээд гадныхан бас энэ хүчтэй ороод ирж байгаа. Гэтэл үйлчилгээний одоо тэр салбарыг тэгээд хувьчлал ягаан тасалбараар хувьчлах үед чинь ихэнх нь урдаас үндсэндээ манай өмнө төрших ухаантай учраас тэр өөрийнхөө одоо нөгөө дээр үед бол одоо юу гэдээ нөгөө эрэллийз хүн ч гэдэм үү тийм ээ тэр улсууд мусуудаа одоо бушуухан энийг тавах хэрэгтэй шүүгээл бэлэн юуны мөнгөтэй орж ирэл тэгээд хувьчлаад авсан тэр лойврын чанартай өөрөөр хэлбэл залтай итгээд гадныхны гар хөл болсон тийм улсуудад үндсэн гол хөрөнгө маань төвлөрсөн тэр харанхуй байсан тэрнийг ашиглаад ингээр энэ бол өнөөдөр өмч очих ёстой эзэнд очиагүй энэ бол үндсэндээ нийгмийн томоохон лойвер болсон энээс үндэслээд л одоо энэ муухай явдлууд гарч ирж байна. Жишээлбэл нэг сонин жишээ хэлээ л дээ би одоо ингэж юм гэж байгаа. Одоо Атэррго компани байна. Жишээлбэл өмч хөвчлөлийн хууль гарч ирсэн. Дуудлага хөдөлтааны тэр хамгийн бага үнээр хөвчлөгдсөн тийм үйлдвэр байдаг байхгүй юу. Тэр нь яаж ийм нөхдөр хууль маань өөрөө зорхойтой гарчихсан. Тэр хуулийг ашигласан. Яаж ийм нөхдөр хуйлдаад эхний хүн одоо ингээд өмч хөвчл дуудлаад орох гэж байж батал чинь эхний улсууд нөгөө үнэ хэлж эхэлсэн. Тэгтэл одоо хэд ч гэдэм 200 сая ч гэдэм үү. Гэхдээ дараагийн хүн 900 саяг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нэг улс чинь балмагдаад нэг дараагийн үн хэлж болохгүй шүү дээ. Гэтэл чинь нөгөө хуулиараа яасан бөхтэй тэр чинь нөгөө 900 сая гээд мөнгө төлж чадахгүй дараагийн нөгөө өмнөх хэлсэн үнд нөгдөг болох тэр өмнөх үлсэн хүн хуулиар авчиж авах. Энэ маягаар ийм лойврууд залт итгээд энэ лойврууд бол их хэмжээд явагдсан учраас өмч хөвчлөл бол энэ дагуу энэ очих хөстэй хүндээ өмч хөрөнгө нь очиагүй. Тийм ээ. Одоо бид нар биеэрээ харлаа. Бид өөрсдөө харж энийг үл яг шууд хэлэх ёстой. За сэдэн бализм гэж одоо логозон гаргасан том юм. Энэ тохиолдолд танаас асуухгүй байж болохгүй. Сэдэн бализм гэж байна шүү дээ. Тийм каварны аргын тогтолцоо байсан. Систем каварных метод гэж байгаа. Нэг хортой тийм муухай аргын тогтолцоо байсан. Тэр энэ арга бол жишээлбэл ингэж гарч ирсэн юм. Би яг одоо архивд байдаг баримтыг ингээ яахтай зэрэг жишээлбэл Сэдэн даргын тэр үед бол нөгөө төмөр очиргоо их том философч хүн, капиталист хөдөлгөөний зүйн асуудлаар их том ном диссертац хамгаалсан том хүн, Цэндугай их том эдийн засгч хүн. Ингээд энэ хоёрын нөлөө ихсээд эрэхтэй зэрэг Сэдэн дарга юу гэж яах вэ зэрэг чинь төмөр очирыг дуудаад чи за цэндээсээ яхан болгоомжтой байгаарай. Цэнд чиний дараа яхан яриад байж тээ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө төмөр очир чинь цэнтэй нөхөрлж ирсэн болоод гин чинь яах дээр одоо ингэж ийн гэж бодноо доо. Тэр чинь
цэндийг чи миний талаар тэгсэн үсэд малдар тэгж хэлж болохгүй шүү дээ. Чинь болохгүй. Дараа нь төмөр очирны дуудаад тэгсэн. Дараа нь цэндийн дуудаад төмөр очирны чиний талаар тэгээд байл шүү дээ. Ингэж явж хооронд нь далд журмаар хэлээд тэгээд нөгөө өөр тэрх нөгөө нэгдсэн цохилтын хүчийг сааруулад өөр хооронд нь үзэлцүүлээд тэгээд нэг нэгээр нь авч хайдаг ийм муухай аргын тогтолцоо байсныг хэлээд байгаа. Энэ нь жалан аажууга дижитал хоёр дээр бас гарч ирсэн. Би асуух гэж байсан. Зэдэн балдар бол өвсөр авдангууд бол их сайн байсан. Ягаад өгөхтэй зэрэг чинь нөгөө лохуудын энэ үед скетнүүдийг одоо нэлээд ийм шийдвэртэй одоо дарж өгөхөд бол их том үүрэг гүйцэтгэсэн. Одоо нэмэр оног дээр байсан дараа намайг хэлхраны дараа болоо. Тэгээ тэнд бол их үнэмч зүтгэсэн учраас зэдэн балдаргын ихтгэлтэй хүн байсан л да. Тэгэхээр бүгд турлаар авч болохгүй байсан. Авч хийж болохгүй байсан. Яг л бүгд турлаар хэрвээ ямар нэгэн хүний өөрчлөлтий дээр тулах юм бол тэр маань заавал тогтоол гарна шүү дээ. Нэг дутагд мотглын заан шүү дээ. Тэгэхээр намын их хурлаар бол тэгдэггүй. Зүгээр сонгуулаараа аяндаа гараад ингэж явчихдаг. Тэгэхээр нөгөө жалан аажуулдар бол нөгөө төр нийгэм юуныг хариуцж яасан болохтой жалан аажуу дарахтаа ярьж байгаа байхгүй одоо энэ лувсаар удангаа нэг өөрчлөе дөө гэж зэдэн бол дараа ярьсан тэр зүйлүүд байд юм л да. Өөрчлөе одоо яах вэ гэдэг ингээд ярьж өөрч яах гэж байгаа. Тэгэхээр жалан аажуу дарах яах байж болох юм аа намын их хурлаар өөрчлөе. Тэгээд орны хүний нь одоо хэн бэ нү гэдэг асуудал яригдж байгаа юм. Орны хүн нь одоо хэн зэдэн бол дараа жахан үнэрч юм одоо дижитыг болгох юм билүү. Дижит бол нийгмийн аялал хамгаалах юмнаас сайд байсан. Тэгээд болгох юм билүү. Тэглээ зэрэг нь жалан аажууга бол юу гэж хариулж гинүү. Тэрхүү одоо бас нэг төв ороод одоо бас тагруулж оруулж ирээд яах вэ гэж тэгж хэлсэн байхгүй. Өөрөө ч дурсамжин дээрээ тэгж бичсэн байгаа. Ингэсэн мөртлөөсөн намын их хурл дээрээс тусаар дунгааг өөрчлөөд дижит дугай намын хэсэл хороон дараа болчтой юм. За энэ болсны дараагаар зэдэн бол дараа юу гэж ярьж яах нөхтэй зэрэг чинь нөгөө жалан юу дижит дараа хэлэхгүй чи за жалан аажаас жоохон болгоомжтой байгаарай одоо цаадах чинь бас чиний талаар ингээд байсан яхан дөрвөд байсан шиг ухаан юм хэлчихгүй. Энэ маань нөгөө жалан аажуутай дижит даргаыг хонцгонуулж зугуулах тэр их сурвалж бол тавигдсан. Ер нь дижит дугаар бол бас нэг тийм хонцоо бүрэлдэг тал юм бий л дээ. Би над хөрхийг юм хийгээгүй зүгээр би нэг бодит төх бодтойгоор үлдгүүднээс л би энийг ярьж байгаа байхгүй. Түүнээс надад юм хийсэн сонзын байхгүй шүү дээ байхгүй. Түүхрэл байдаг учраас тэгсэн чинь яагаад өгөхдөр тэрний нэг баримтыг хэлээ л дээ. Би 2 3 баримт хэлээ. Тэгээд тэрэн дээрээс бол яг гарч ирдээ. Төв аймаг дээр бол дижит дугаар бол яасан бөхтэй зэрэг чинь Төв аймаг дээр аймгийн намар нэгдүгээр дарга байхдаа нэг хөдөө нэг эмгэн мал хариулаа явж байгаа эмгэний одоо нэг эсгийн гутал нь бол цорхгүй байсан. Өөрийнхөө өмсчээсэн гутлыг өгөөд тэр гутлыг аваад өмсөө. Тэр бол дижит дугаар нэр хүндийг Төв аймагт өгсөж өгсөн л дөө. Тэгээд тэрний үндсэн дээрээс таасан дараа нь Баяуулгийн аймагт явах болсон. Тэгэхээр Төв аймгийн тэр үед үзэл сурталын хэлтсийн эрхлэгч байсан Дордсон гэж хүн байсан. Тэгээ тэр л явдаа нэг хүн чинь тэгээ найз зөвхөн дундаад хэлцэхгүй үү. Гэхдээ одоо тэгээ нэг тийм ямар ч мэдлэг боловсралгүй тэгсэн мөртлөөс одоо ингээд энэ хүнийг одоо ингээд юу ачглаа. Одоо Баяуулгээд явах юм инэ гэсэн иймэрхүү нэг жаахан эвгүй үгэлцэхгүй дижит дугаар. Гэтэл дижит дугаар намын салхрын дарга болцоход ирчихсныхаа дараагаар нөгөө Дордсон Эрдэнэ сумын намын үрийн Эрдэнэ сумын намын дарга байсан. Тэгтэл намын хороор авч хэлцээд намаас хөөсөн шүү дээ. Тэтгэврт гарахын өмнөх нь энэ мэтлэнгийн дараа нь тогтохын талаар хурандаа тогтохын талаар ч байж л байна. Нийгмийн аялал хамгаалах юмд чинь 2 том газар байсан л да. 1 дугаар газар, 2 дугаар газар үеийн таймлын газрын дараа тогтох хурандаа гэж байсан. Алиас өрн бол нэг дугаар газрын дараа байсан. Тэгтэл чинь хоёулаа генерал Ярангийн улсууд л да. Зиндааны улсууд. Гэтэл чинь тэр ямар асуудал болж ийм нөхдөд зэрэг чинь нөгөө хөдөөнөөс аялал хамгаалахын улсууд ирцний дараагаар нэг мал тэр яриж хөөрөл ингээл мал ахуйтай холбоотой ярих дээр нөгөө тогтох нь одоо эдэн чинь мал яриач яах вэ ямар мал тагнах ухааны юм ийчихгүй дээ. Тэгээ нөгөөх маань сонсцгоол тэгэл үндсэндээ бол мань хүн зуутсан генерал болгоогүй шүү дээ. Тэгэл мань хүн өрөөс орондоо гараад тэгэл дууссан. Монгол Ардын хавсгалд Монгол Ардын нам болоод ингээл энэ нь таны одоо анхаарал төвдөх байсан да тийм. Ингээд одоо хоорондоо ингээл одоо уналт гэж үздэг юм одоо юу тэсрэлт гэдэг юм уу? Хөгжил ав биш ба. Биш.
Тэгэхээр ингэж байгаа юм. Монгол Ардын хувьсгалт нам гэдэг ингээд байж байгаа энэ үед өөрөөр хэлбэл эцсийн эцэст энэ нам өөрийнхөө уналт одоо доройтлон юунаас эхэлж яах нөхдөр Батмунх даргын үед 90 оны үеэс 80-аад оны сүүл 90-аад оны үеэс эхэлж байгаа юм да. Тэнд үед ягаад үхтэй зэрэг чинь зүгээр би нэг жаахан нэг гол юм руу орохын тулд нэг жаахан түүх урслаад тоо. Тэгэхээр ингэлээ. Улс төрийн товчоо огцрох боллоо гэж ингээл асуудал боллоо. Би тэгэхэд Балгарт байж ирсэн. Би Төвөрөөс өөрийнхөө сайн дураар гараа явчихсан. Авчсан албан тушаалаас татгалзаж чаддаг байх ёстой л. Тэр номынхаа дагуу би одоо Төвөрөөс 88 он 12 дугаар сард явцсан байсан. Өөрөөр хэлбэл ардсан хувьсгал ядахаас одоо 1 жилийн өмнө. Тэгээд тэр түүх бол их сайн энэ дараа нь ярьж болно. Тэгээд улс төрийн товчоо огцрох юм болоод ингээд хүрээд ирлээ. Тэгээд хурц ирээд ингээд би үг хэлнэ гэдэг ингээд яасан чинь ингээд юм аа. Өөрөөр хэлбэл надад Төв хорооны нэг хилцээ хурал зохион байгуулж ирсэн Төв хорооны нэг хилцээ хоёр орлогч хилцээ хоёр эрхлэгч та энэ асуултыг тавиадах тэгвэл таныг эртгэн шиг үг хэлүүлмээр байхгүй би бас эрт үгээ хэлэх гээд байсан байхгүй тэр би жаахан хоцорч ирсэн намайг Москва жаахан саатуулсан л да намайг зориуд саатуулсан би сүүлд нь мэдсэн ягаад доктор би нэлээд хурцуг хэлэх шинжтэй байна гэдгийг дуулаад тэгээ зориуд саатуулсан байсан тэгээд нөгөө юун дээр чинь хурч ирээд ингээд үг хэлэх гэсэн тэр нь бол содномгойд хандсан асуулт байсан хомын талд одоо их хөрөнгө хайсан барьсан ягаад одоо ингэсэн барьсан гэсэн асуулт нэг Төвөрөөний нэг хэлцээ хоёр эрхлэгч л надаа энийг асуучих гэсэн асуугаа хараад үзсэн нэг сүртэй юм биш тэгэл асуучихгүй тэгэл үгээ хэлсэн. Тэгсэн чинь сүүлд нь нөгөө юу одоо тэр чинь одоо их хурлын хурлаан болоод байгаа тэр танхимд чинь Б заал гэж байсан. Тэнд чинь зүгээр бид бүгд хурлын дараагаар нэг тийм цай хоол идэдэг нэг тийм нэг цаавд өрөө байхгүй юу. Тэгээд ороод ирсэн чинь Ламсрунгаа Бадмын Ламсрунгаа тэр чинь Батмунх даргын өөрөөр хэлбэл юу нь байсан байхгүй юу зөвлөх нь. Тэгээд надаас асуудیں۔ Гэхдээ чи мэдэхгүй байна. Чи одоо ерөөсөө энэ Монгол улс амьдралаас холдсон чи хатадад байж байгаа чи нарийн мэдэхгүй байна. Тэргээд тэгээ маань хөө яаж байгаа. Гэхдээ чи одоо намстраа дэмжээд байгаа мó хааны асуудаг. Тэгэхээр үгүй би ямар нэгэн хүнийг дэмжиж барьж байгаа юм бол байхгүй би зүгээр бодсноо л одоо хэлж байгаа юм гэж. Гэтэл чин тэр бүгд хурал дээр намсрын даргын хэлсэн үг байд юм л да. Төв хорооны улс төрийн товчоогоор дэнчин тавьж хаад буухыг би хэн зөвшөөрөхгүй гэж. Нэг үг байдаг яг тийм. Тэрний утга тэнд ойлгож байгаа. Тэгсэн чинь тэр үед улс төрийн товчоо маань өөрөө ингээд ажиллах чадваргүй болчихсон. 3 багтцсан. Содон дарахтай нэг хэсэг тэрийн сайд нартай. Социализмын одоо тэр хямралын үеийн улсын төвчөө гэж хэлж болох уу? За. Тий, яг сүүлийн үе тий. Бүр хамгийн сүүлчээ Батмунх даргын үеийн тэр 90-ад оны хувьсгал болсон. Хувьсгалын тохироо бүрдэх үеийг хэлэх гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл ардсан хувьсгал гарахын өмнөх тэр тохирол дээр асуу улсын төвчөр огтортой гэж. Тэгэл чинь сайдууд нь содон дарга одоо сайдууд нэг аймгийн намар орны 1-р нарийн бичгийн дарга хэлтэн Төвөрөөний хэлцээр хэлсэн намсараа дарахтай ингээд энэ хоёр тусдаа ингээд бие бинийгээ сөрөө зогсчихсон дунд нь Батмунх дарга яаж чадахгүй нэг тийм алцганцсан ийм одоо байдалтай ингээд өөрөөр хэлбэл нөгөө доод сууд хуучнараа амьдарч чадахгүй дээд зүйл одоо байран дээр байж чадахгүй хямралд орцсон байж исэн байхгүй улс төрийн товчоо үндсэндээ хямралд орцсон ийм үе байсан юм байлээ. Энэ маань өөрөө Монгол Ардын хувьсгалт намын одоо доройтож буурж одоо юу ахын үндсэн их сурвалж цэгийн тэндээс эхэлж байгаа. А энэ цаашаа одоо урхагшаад явах асуудал бол Багванд инквайр хоёрын зөрчилтэй шууд холбоотой гарч ирж байна. Багванд инквайр хоёрын зөрчил юун дээр гарч ирдэг вэ гэхтэй зэрэг чинь 1996 онд нам ялагдаад тэглээ зэрэг чинь намын даргаах асуудал яригдчихэж байгаа. Тэр баг хурал дээр ямар асуудал гарч ирсэн бэхтэй зэрэг ингэж Норуу самбууга санал гаргад юм аа. Норуу самбууга ямар санал гаргах вэ гэхээр ерөөсөө одоо юу яа хурал нэлээд хүнд байдалд орсны дараагаар одоо ерөөсөө Багванд даргаагаа бол намын даргаа болгоё. Ягаад доктор одоо хэрэг хүлэгчнэр дэвших учраас тэгээд инквайр даргаа бол ерөнхий нарийн бичгийн дарга болгоё гэсэн ийм байр суурьтай асуудал яригддаг байхгүй. Гэтэл дараа нөгөө Багванд дарга болцсныхаа дараагаар асуудал ороод ирэхдээ зэрэг гиг гинтхэн
нөгөө хурал дээр байгуунд ямар асуудал тавьж яах нөхтэй зэрэг чинь ерөөсөө энэ өөрөө хурал өдөрдөх болоод ингээд асуудал гараад ирдэг зэрэг чинь би одоо инквайрига нөгөө их хурал дээрээс инквайриг бараг дэмжиж шахуу ээжсэн чинь мань хүн баярын нэрийг гаргаж ирдэг байхгүй. Намын ерөнхий нэрэмцэнд баярын нэрийг гаргаж ирдэг байхгүй. Ингээхлээр зэрэг чинь нөгөө инквайр багуун хоёрын хооронд том зөрчил гараад ирнэ дээ. Нөгөө инквайри чинь үндсэндээ бол ерөнхий нэрэмцгийн даргач тэгээд үлдэх нь шүү дээ. Тэгэхээр эндээс асуудал дээрээс чинь одоо их хурлын гишүүнээс мөнгөө тэгээд зинэминэгээд бас улсууд юу ярьж байгаа юм их хурлаар бараг шийдсэн мэрцэн гэл тэгэл аль тэндээс зөрчил эхэлтий. Тэгээ энэ хоёр хүний зөрчил явсаар байгаад энэ намайг удаа болгож одоо хаагарал болгож ингэж ийм байдалд хүргэх энэ үйл ажиллагаа одоо тэр процесс эхэлдэг. Төв хороонд би үзэл сурталчилан хэлцээ оролцогч байхдаа төв хорооны тэр тухайн үеийн төв хорооны бодлогоор бол 3 нөөц боловсон хүчин өөртөө бэлддэг байхгүй юу. Тэгээд тэр 3 нөөц боловсон хүчин бэлддгийн нэг нь бол Төв аймгийн үзэл сурталчилан хэлцээ эрхлэж байсан Багванд байсан. Тэгээ Багвандыг чинь бол би ягаад гэвэл энэ зөрчлийг тодруулах үүднээс тэр хүмүүсүүдийг бас онцлогийг гаргаж ирэх гээд байна шүү дээ. Тийм. Тэгэхээр Багванд бол Төв аймгийн үзэл сурталчилан хэлцээ эрхлэгч байсан. Тэгэл бид нар ч нөгөө бэлтгэдэг тусгай ламжуу дарга болсон хүчний хэлцээний дарга ламжуу үзэл сурталчилан хэлцээний дарга Төвөн дэлгэр хоёроор батлуулсан юм төлбөгөөтэй. Өөрөөр хэлбэл Төв хорооны үзэл сурталчилан хэлцээ орлогч эрхлэж хуулан сурталчилан төрүүлгээр ариуцсан орлогч эрхлэгчийн тэр албан тушаал бэлтгэж байгаа хэрэг шүү дээ. Ингээд энэ нөхрийг бэлтгээд сүүлд нь тэгээд бүр цаашаагаа тэр шалгалтанд оруулдیں۔ Сонсголын авдیں۔ Гэлцдیں۔ Ингээд нийгмийн ухааны активд явуулах жаа юм. Тэр одоо нийгэм ухааны зөвлөлтсөн хүмүүсийн орон дээрх нийгэм ухааны активд явуулж байгаа. Тэгээд тэр активд явуулахт нь бас Багвандын талаар бол мэдээлэл ирж ирсэн л да. Өөрөөр хэлбэл цэргийн ангиудад одоо 8 арилжаа хийж ийн мэрж гэн гэсэн. Тэгээд тэрний намын хэлцлэхээр надаас суугаа за яах вэ? Энэ тэгэл яриа хөөрөө ойр зургийн байгаа бах гэл ингээл явуулаад тэгэл 3 жил болоо төгсөөд ирсний дараагаар нь би чинь мань хүнд одоо 1-р хороололд байр маяртай болгоод өөрийнхөө ажлыг 88 онд Төв хорооноос явахдаа өөрийнхөө ажлыг өгөөд явсан байхгүй. Өөрөөр хэлбэл намын өндөрлөгт орж ирэх зүгээр аймгийн нам орон үзэл сурталчилан хэлтсийн эрхлэгчүүл тэр хэмжээнд хүрэхгүй шээ. Тэгэж бэлтгэгдэж орж ирсэн ийм хүнэлтэй бодит байдал бол байж байгаа. Ингээд бэлтгээд ингээд оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл дарга нартай харьцаж өөрөөр хэлбэл чамбай хүн учраас зөв хүнтэй зөв харьцаад өөрийнхөө нэр хүндийг өсгөөд өөрөө өндөр албан тушаал өсөх тэр болцоо нэгсэн. Тэгвэл мань хүний тэр 90 мань хүн 100 байсан их муухай хүн муутай хүн чанар муутай их 100 нэг хүн юм заавчтай зэрэг яс барьдаг тэр муухай чанар нь инквайртай харгалдаж эцсийн намайг ийм байдалд хүргэх тэр их сурвалж нь болсон байд юм аа. Зөвлөлтсөн комиссийн үзүүлснэг хэрэгжүүлэх ямар байсан? Яг үзэл сурталчилын тэр хуулгын сурталчилгааг хариуцсан таны хувьд бол тэр үед ямар байсан бэ? Та хариулахгүй ч байсан болно. За энд бол нөлөөлдөг байсан. Үнэхээр нөлөөлдөг байсан. Тэр нөлөөлдөг арга нь бол нарийн байсан. Хамгийн нэгдүгээрт боловсон хүчнээр дамжиж жинхэнэ бодлого одоо асуудлыг барьдаг тэр одоо бодлогын хүрээний боловсон хүчийг тодорхойлохоос эхлүүлээд одоо боловсон хүчнээрээ дамжуулж барьдаг байсан. Тэрний үгс үгтэй тэр ийм асуудал байсан л да. За одоо ингээд эндээс одоо манай нэг дарга явлаа гэж бодё хойшоогоо зөвлөлт рүү ч юм уу цаашаа бусад нам руу. Тэгэхээр зөвлөлт холбоот улсын коммунист намын Төв хороон дээр тэр хүнийг ямар зиндаанд хүлээж авах уу гэдгээс бүх асуудал харагддаг байсан. Жишээлээд тасгийн дарга Смирновын хэмжээнд бол за энэ хүн одоо удахгүй улс төрийн давчааны гишүүн Төв хорооны нэмсгийн дарга ч юм уу сайн нэрийн зөвлөлөөр энэ одоо хусагдахны гэдэг нь бол тодорхой болдог байсан байхгүй юу. А хэрвээ тэр бол өндөр хэмжээнд хүлээж аваад одоо хүндэл үзүүлэх юм бол энэ бол одоо үндсэндээ дэвшгнэ гэсэн ийм байр суурьтай хандагддаг байсан. Гэхдээ боловсон хүчнээрээ дамжуулаад нэгдүгээр барьдаг. Хоёрдугаар эчин сайдын ямаар дамжиж одоо асуудал их шийдэх нөлөө бол ихтэй. Үнийг хэлэхэд ярих юм байхгүй. Сэтгэл даргаыг авч хайсан 84 оны тэр асуудал хэлсэн энтэй л холбоотой шүү дээ. Ийм учраас нөлөөгөө гэж хэлж болохгүй. Би нэг юм сонссоо. Маш олон жилийн архивыг таагаар өвчин дээр бичижсэн тэр үеийн бүгдийг бол таны гараар орж ирсэн нэг 40 жилийн бол байна гэж үзэж болох уу? Та хариулахгүй ч байсан болно. 1956 оноос 90-ад оны улс төрийн давчааны хурлын протоколыг бол би үндсэндээ
тэмдэглэж аваад судлаад үзээд хараад энэ ягаад гэвэл нөгөө бодит байдлыг ойлгохын тулд түүхийг гүнзгий ойлгохын тулд үзээд хараад ингээд авчихсан. Тэгээ тэр нь бол тэн дээр бол нарийн юмнууд их бий, зөндөө юмнууд их бий. Одоо би харин энэтэй холбогдуулан сони яриад тал яг тэр баримттай байгаа учраас 1984 онд тэр чинь одоо бол 75 жил явуулах гэж байна, халах голын ялалтын 75 жил яваа. Тэр чинь бол одоо 30 жилийн өмнө 45 жил явуулах гэж байсан. Тэгээд Сэдэнбалдар хойшоогоо явсан шүү дээ. Тэгээд 45 жилийн хойно баяртаа оролцсон гэж эргэж ирж оролцсон гэсэн. Тэгээд тэрний өмнөх нь бол ямар асуудал болсон бөхтэр Эрдэнэтэй холбоотой, Эрдэнэт одоо ашиг муутай байна гэдэгтэй холбоотойгоор эдийн засагч нарыг ер нь үндсэндээ авч хаях, зайлуулах, бүгд турлахыг тийм асуудал үндсэндээ яригдчихсэн. Өөрөлдөл одоо моломж амцвай одоо мишиг дорж долгормаа жасраа гэдэг ингээд эдийн засгчнэр тэрний өөдөөс одоо энэ одоо Эрдэнэтэй холбоотой Орос руу дайрчин барьж яах гэсэн юмнууд болоод тэгэхээр тэр материалууд ингээд ажиглаад ингээд гэх мэтлэнгийн тийм нарийн юмнууд хүртэл тэнд байж л байгаа л да. Тэр нарийн ширээ материалууд бол бүгд тэнд байж байгаа. Тэр болгон болоод би өөр төрөөр бол ихэвдээ гэдэг одоо залуухан одоо улс төрийн нэг томоохон өсөж байгаа залуу лидерт бол нэмэгдээд ингээ өгсөн. За ингээд Монголын дүүхэнд ийм байсан шүү, намын дүүхэнд ийм байсан шүү. Энийг ингээрэй гэж. За тэгвэл нь шүү дээ. Энэ чинь тэгвэл тэр архивыг юм материалыг танаас авах гэж танай гэр рүү өнгөрөх ямар шаардлагагүй. Өөр газар байна. Өөр газар байна. Нарийн зүйлүүдээс нэг юм асууя. Төрийн хар харцагны бодлого гэж. Тэ ямар гоё асуулт байна надад чинь тий. Тэгэхээр манайх төрийн хар харцагны бодлогыг бол тий төрийн хар харцагны бодлогын одоо манайд нэг сейфэнд нэг төмөр шүүгэнд нэг юм бичээд хадгалах юм яриад байгаа байхгүй сүүл үед. Үгүй ингэдэггүй юм. Төрийн хар харцагны бодлогыг авч явдаг механизм тэр улсад өөрт нь байдаг байхгүй юу? Тэр механизм байдаг. Тэр механизм байхгүй бол тэр хар харцагны бодлогыг авч явах боломж байхгүй. Манайх тэр хар харцагны бодлого чинь амраар дууссан. Амрын хажууд амаргуй хажууд нэг хүн байж яадаг. Одоо тогсомгой ч юм уу. Нэг хүн байдаг. Тэр нь тэгэл хүнтэй уулзсан ч гэл дагаал явж ил байдаг. Хоолнд орсон дагаал явж ил байдаг. Яриа хийсэн дагаал явж ил байдаг. Тэр хүн маань нөгөө амрын төрийн хар харцагны бодлогыг уламжилж авч үлддэг тийм тогтолцоо байсан байгаа байхгүй дээр. Бусад оронд бол одоо төрийн хар харцагны бодлогын механизм яаж юм гэхээр ихэнх нь хаандаа байгаа. Одоо хатан хаа. Жишээлбэл Английн хаан, Японы хаан. Тэр чинь эцнийг олон юмд оролцохгүй шүү дээ. Тэр их том институт байгаад байна шүү дээ. Тэгсэн мөртөөс ямар ч нөлөөгүй юм шиг нэг хүн хүлээж авна. Тэгэл байж идэг. Нөгөөх нь дандаа сонгуулиар наашаа цаашаа өөртөө хаан бол байдгаараа байж байдаг. Тэр тэнд механизм тэр байж байгаа юм. Хятад болох тэр нөгөө ахмадын зөвлөлд. Нөгөө ахмадын Дэнсяопин чинь тэрийг бий болгосон тэр байхгүй. Нөгөө ахмадын зөвлөлийг бий болгож тэр чинь эцсийн нөгөө дэшээ доошо болохгүй нөгөө нарийн юм барьж авч байгаа. Тэр зөвлөл чинь тэр ахмадын зөвлөлдөө байж идэг. Зарим одоо томоохон одоо өрөндийн орнуудад болох тэр нөгөө лордын тангимдаа юм. Нөгөө тэр тангимдаа байж ах хэрэгтэй байхгүй. Тэр чинь бол тэгэж яагаад байдаг гэдэг чинь. Ийм учраас манай тийм байхгүй. Ерөнхийлөгч нь тэрнийг авч институт болж чадаагүй. Тэгээд нөгөө хар харцагны бодлогын механизм өөрөө байхгүй. Тэгэхээр зэрэг энэ чинь ийм болчиход эвгүйдээд байгаа юм зүйл байж байгаа тийм. Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль онцлог өсөж ирээд Төв орон наримчгийн даргын туслах болоход Сэдэнбалдар Чимдэр даргын туслах болсон юм л да. Гадаад явдлын яамны орлог сайд байгаа Төв орон үдсэлтэлсэн наримчгийн даргуулсан. Тэрний одоо томилсон тэр хурал дээр Сэдэнбалдар надад юу гэж хэлсэн бэ? Тэр Төв орооны нууцад хадан хайрцаг шиг байгаарай даваад ишаа гэж тэгж өөргөсөн. Тэгвэл нөгөө протокол дээр нь харж яхад Төв орооны нууцад одоо чандалж хамгаалж нууцыг хадгалж явах асуудлыг даваад иш анхааруулаад гэсэн тиймс байна. Тэр хадаа хайрцаг гэсэн үгээ байгаагүй. Тийм болохоор энэ бүх нарийн нууцуд бол өнөөдөр надаас өрөөсө гараагүй. Энэ жигтэй тэгэл тэр хүрдэг газараа хүргээл орхисон тэр байгаа байхгүй юу? Өнөөдөр яаж хөчих вэ бид нар? Нэн тэргүй таны бодож байгаа 1 2 гэж байгаа нэг. За танд сайхан санаа бий дээ. Манай Монголд байж байгаа хамгийн их муухай үзэгдэл бол хувийн харилцааг улс төржүүлээд байгаа юм. Хувийн харилцааг улс төржүүлж болдгоогийн сонгодог жишээг бол Линкольн
харуулсан юм. Линкольн иргэний дайны үед биш үү? Америк ерөнхийлөгч Линкольн иргэний дайны үед Батлан хамгаалахын сайдаараа өөрийнхөө юус үзэл бодол таардгүй жинхэнэ хувийн дайснаа Батлан хамгаалах ямны сайдаа болгож ирсэн гэж бодлоо. Тэр чинь улс төрийн зүйлгүй шүү дээ, хувийн харилцааг хамаа байхгүй. А манайд бол тийм биш, хувийн харилцааг улс төржүүлдэг. Тэрний сонгодог утгууд бол олон хүн дээр илэрсэн. Тийм учраас энэ одоо хойчтой захад эд төрийн хүн улс төрийн том зүтгэлтэн болов лидер хүн болов хувийн харилцааг улс төр зүтгэх гэж болохгүй. Дайсан байсан ч хамаагүй. Одоо бас тийм харагдах гээд байгаа шүү. Харагдах гээд байгаа тийм. Өнөөдрийн байдлын Монголын энэгээр байгаад байх юм бол Монголын хөгжлийн ирээдүйн дүр төрх Малайз, Сингапурын байдал харагдаад байгаа байхгүй надад. Яагаад гэж асуудаа? Яагаад Малайз, Сингапурын байдал харагдаад байна вэ? Ингэхдээ зэрэг чинь өөрөөр хэлбэл одоо Малайзд гээд аваад үзэх чинь үндэс нь Малай үндэссэн. Тэгээд Хятадууд, тэгээд энэ итгэхүүд, Индонезиуд энэ төр байгаа байхгүй энэ төр. Гэтэл чинь улс төрийн менежментийн Малайчууд өөрсдөө хийгээд байдаг. Өөрөөр хэлбэл яаж яах нөхдөр яг хөө гал татвар матурын дээр төрийн албан хаагч нь бол Малайчууд. Эдийн засгийн хятадууд татчихсан. Гой бааш. Тэгээд одоо эдийн засгийн бол татчихсан. Эдийн засгийн менежмент хятадууд хийгээд байдаг. Яванда энэ аюул манай хэрвээ бид эртний жил энэ асуудал бодохгүй яг энэ л улсаад яваад байгаа байхгүй юу? Энийг бодох хэрэгцээтэй. Тийм учраас Монголын хөгжлийн ирээдүйг хоёр нам одоо үзэл онолыг боловсруулах хэрэгтэй. Энэ яаж боловсруулж гарч ирэх ёстой вэ нөхдөд зэрэг чинь ерөөсөө өнөөдөр чухам энэ хоёр том соёл иргэншлийн уулзуур дээр Монголын хөгжлийн ирээдүй харагдаад байна. Өрн дорны соёл иргэншлийн уулзуур дээр энэ дээр харагдаад байна. Сая одоо Оросд хэллээ шүү дээ. Барууны соёлоор болохоо юм биш ээ манайх. Азийн соёл иргэншил биш бид Евразийн соёл иргэншил дээр яана гэдэг Оросууд одоо жишээ асуудал тавьж байгаа. Тэгэхээр манайх энэ хоёр соёл иргэншлийн уулзуур дээр Евразийн соёл иргэншлээ судлаад энэ хоёр соёл иргэншлийн уулзуур дээр Монголын хөгжлийн өөрийн ирээдүй харагдаад байна. Гэхдээ энэ ирээдүй энэ хөгжлийн онолоо нэх 200-300 хуудастай концепц боловсруулж үзэл баримтлал боловсруулж яах хэрэггүй. 2-3 хүүг нь багтаах хэрэгцээтэй. Өөрөлдөө дөрвөн шинжилж гэдэг юм уу, цүчгээж гэдэг юм уу, юу гэдэг юм хамаа авахгүй. Ерөөсөө нэг 2-3 хүн болгоны сэтгэл зүрхсэн 2-3 хүүгээр томьёолоо тэр нь одоо Бристрей класснаас гэдэг шиг ингээл аваа явчихдаг. Ийм л арга руу ороод энэ үзэл баримтлаа тэр нь юунаас ургаж ирэх хөхтэр Монголын хүний Монгол уламжлал, Монгол орны онцлог, Монгол хүний онцлогоос ургаж арч ирэх хэрэгтэй. Сайн тал нь юу юм? Муу тал нь юу юм? Аль нь зөв юм? Аль нь буруу юм? Гэтэл чинь энэ онцлогоо бодож үзээгүйгээс болоод бидний чинь асар их хохирол орж ирж. Би боддог юм аа судлаг тухайнтай бүхэн шинжилгээ ухаан байдаг. Тэрнээс цаг хугацаа бүхэн түүх байдаг. Түүхийн нэг эрхэм магшны том гэрч, том төлөөлөл тэрийг гайхамшигтай мэдэрдэг хүнтэй ярьсан дахь баярлж байна. Тэрийг илэн далгүй ярьсан бас баярлалаа танд итгэж үзэгчтэй хүндлэн гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ бол нуус биш юм. Үндэд тань оюуны чин соёлын өндөр амжилтыг хүсье. Урт наслаарай. Их зүйлийг төрдөө нэмэр болоорой. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэг, энэ нэвтрүүлэг Монголын амьд түүхийн одоо нэг том уурхай болох ёстой гэж ингэж бодож байгаа. Энийг бол ингээд зүгээр орхиж болохгүй юм байгаа юм. Одоо сүүлийн үед бол амьд түүх гэдэг асуудал цоо шинэ ухааны категори гарч ирлээ шүү дээ. Аман түүх. Энэ аман түүхийн асуудлыг бол одоо газар маань бас энийг өөрөө нэг одоо зохиогчийн эрхтэйгээр оролцохыг одоо хүсье ирэж байна. Энэ нэг одоо ном болгож одоо хэвлүүлж энийг энэ цааш нь улам жил үлдээх шаардлагатай. Энэ улсууд үе ингээд өнгөрөө яваадаг нь энэ улсууд үлдэхэд хэрэгцээтэй шүү гэсэн. Ийм зүйлийг өөрчлөх хүсгээр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.